үзэгч таахандаа Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрын гэрээ нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд манай Монголын цагдаагийн байгууллага 95 жилийн мөрдөн байцаах алба үүсэж байгуулагдсны 70 жилийн одоо тэгшаан баяр тохиож байгаа. Энэ ан баярын босгон дээр бид олон сайхан ахмадуудаа урьж та бүхэнтэйгээ уулзуулж байгаамаа. Өнөөдөр манай студид цагдаагийн бэлтгэл хурандаа Батцгийн Гамболд ах маань өргөдөж оролцож байгаа. Тэгээ Гамболд ахын маань олон үзэгчд манаас амтахгүй сайн таних байх. Одоо шилдэг сайн мөрдөн байцаагч гэдгээр нь манай цагдаагийн байгууллагын үе үеийн аль багчд болон манай иргэд манаас андахгүй сайн мэддэг. Ялангуяа Дундгой аймгийнхан бол энэ сайхан мөрдөн байцаагчаараа үргэлж бахархаж одоо багтаж ярьж байдаг юм сайхан юм ингээд таныг манай студид зочлон ирсэнд одоо бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За тэгэхээр таны хувьд одоо Монголын цагдаагийн байгууллагт хэдэн жил ажилласан бэ? Анх одоо ажлын гараагаа яаж эхэлж вэ? Энэ талаар хоёулаа яриа эхлэе. Би Монголын цагдаад 26 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. За анх 1981 онд Галын сургууль төгсрээд Дорногов аймгийн Нах газарт Галын байцаагчаар ажиллаад 83 оноос хойш юу яасан мөрдөн байцаагчаар одоо өдий хүртэл ажиллаад тэгэл тэтгэвртэй гарсан да. Ер нь бол хэдэн жил ажиллав цагдаагийн байгууллагт одоо? Ер нь бол ерөөсө 26 жил. 26 жил ажиллал. Тий. За тэгэхээр ер нь хамгийн анх одоо ажлын гараагаа нутгаасаа эхэлж ирсэн юм тий. Гэхдээ би ч нь бол дундуу хүн шүү дээ. Анх би бол Дорногов аймагт томилогдож очиж ирсэн. Тэгээд тэндээс л анх миний ажлын гараа эхэлсэн дээ. Ер нь ямар албуудыг харч вэ? За бис Дорноговд Галын байцаагч, мөрдөн байцаагч, тэгээ ахлах мөрдөн байцаагч. Тэгээд мөрдөн байцааг тасгийн дарга. Тэгээ ийм л албуудыг харч байсан да. За ялангуяа хөдөө орон нутагт ажиллана гэдэг бол бас эр хүнээс нэлээ эр зориг шаардсан. За ялангуяа мөрдөн байцаагчийн ажил алба гэдэг бол нэлээд хүнд хэцүү алба байгаа. Ер нь яагаад мөрдөн байцаагчийн ажлыг сонгох болов? Энэ ажлын маань жаргал зовлон яг юунд байдаг? За мөрдөн байцаах алба бол хүнд ч ихсэн сайхан алба. Хамгийн гол нь хүн үнэндээ дур сонирхолтой хичээл зүтгэж ингэж л явах юм бол энэ алба бол хийж болдог л алба да. Тэгвэл тэгжил боддог. Би бол хамгийн гол нь яг би өөрөө дур сонирхолтой байсан. Ер нь л багасаа нэг мөрдөн байцаагч болох юмсан гэсэн тийм хүсэлтэй байсан. Багын мөрөдөл байсан. Олон хэрэгүүдийг 100 гаруй хэрэгүүдийг нэг жилд нэлээд хүнд хэрэгүүдийг шийдэжсэн гэсэн энэ тухайгаа дурсаж байна. Тийм ээ, би чинь ер нь бол жилд нэг доотлон 85 тэгэл дээшээ 110 хэрэг төр мөрдөж байсан. Энэ юу ихтэй зэрэг хамгийн гол нь нэг хэрэг болгонд жигд ажилдаг дэл гол нь чухал байсан л да. Гол одоо амжилтынх нь үндэс нь бол тэр байсан. Тэгээ одоо юу зарим хэрэгүүд чинь хүндч байна, хөнгөнч байна, хүнд өвтөрч байна. Тэг янз бүрийн хэрэгэстэй тэрнтэй адилхан ямар одоо энэ Улаанбаатар хот шиг ингээл чиглэлээр нь мөрднө гэж байхгүй шүү дээ. Өдөө чинь бол бүхэл хэргийг л одоо мөрддөг ийм л юм шүү дээ. Ер нь одоо саяхан бас мөрдөн байцаах алба үүсэж байгуулагдсан 70 жилийн ой зориулж бас хэргийн газрын анхны үзлэгийг мөрдөн байцаагч нар яаж хийх гэдгийг уралдаанд тэмцээн бас манай залуучуудын дунд боллоо. Ер нь таны хувьд бол туршлагаасаа харахад хэргийн газрын үзлэг дээр очиод хамгийн их анхаардаг гэсэн зүйл нь юу вэ? Ерөөсөө гаднаас нь эхэлж ил харах хэрэгтэй. Одоо улмөр юу вэ? Ухаанд орон байрны холгой ихтэл гаднад нь одоо хүмүүний одоо мөр бол за тэгэл яаж ямар багжаар яаж өсөж онгойлгосон байна. Тэрний бол мөрийг бэхжүүлж явах. За тэгэл одоо цонх хагалсан байдаг ч юм уу, порчгоор орсон ч гэдэг юм яаж онгойлгож ямар одоо аргаар орсон байна уу гэдгийг л хамгийн нэгдүгээр л хийх хэрэгтэй л дөө. Ажиглаж одоо тэрний юу яах хэрэгтэй байгаа. Анхаарал тавьж ажиллах хэрэгтэй юм. Би бол тэгдэг л ажиллаж ил байсан. Тэгээ ер нь бол тэр хүний одоо тэр гიშгэ алхаа одоо тэр хүний хадаасны юу гэдэг чтэй зарим ингээд хадаас нь ингээд юу ятсан дутгшиг орцсон. Одоо тэр чинь ингээд элсэн дээр яхтан зэрэг дээшээ элсэн бомбогоо тэрнээ тий. Тэр энэ одоо нарийн ажиглаж байх л ёстой юм байна. Маш тийм бүхэл юмыг нарийн ажиг. Бүхэл юмыг одоо их нарийн ажиглаж ижил яах вэ? Тий хэрэггүй юм гэж юусоо байхгүй. За тэгэхээр хүн болгоо ярьдаг л да нэг. За энэ хэрэг дээр л бүх мэдээж бүх хэрэгүүд хүнээс цаг зав шаардсан, нойр хоолой хассан, хүйтэнт хөрж халуун талсан ийм л ихэр зориг шаарддаг. Таны хувьд бол бас жилд тэгж 100-аад хэрэг шалгаж ирсэн гэхээр ер нь тэр дундаас хамгийн их
хөөцөлтөлгөөтэй байсан. Тэгээ бас үр дүнгийн үтцсэн ямар хэрэгүүд байдаг вэ? Галын хэрэг байгаа. Тэгээд тэн дээр бол би ер нь 4-5 сар очих ажилласан доо. Ихэж хэрэгэж хүлээхгүй байсан. Ихэж ноцтой хүн хэрэг байсан. Тэгээд тэр хэрэг бол яг ингэсэн юм билээ л дээ. Тэр Төмөн Дэмбэрэл гэдэг нэг багш хүн байсан юм билээ, залуухан. Тэгээд тэрнтэй л одоо бас нэг сэтгэл санааны юутай байсан юм хайшин. Тэгээд нөгөө тэндрэс нүүрэхгүй ингээ байж байгаад тэгээд нөгөөдхийг буудаад даргинд нь буудсан байна гэж шинжээ шимтэр тогтоосон л доо. Нөгөө эмхтэй. Тий. Тэгээд тэр пионерын танким гэж байгаа. Тэнд нэг цаас ихтэй. Тэгээд тэнд давчиж буудж алчгаал тэгэл шатаачгаал. Тэгэл өөрөө гарч ирэл тэр чинь банкны хүүхдүүд цуглаж байсан гэж байгаа. 11 цаг юм 12 цаг үед юм шиг байна. Тэгэл үгүй энэ утаа ханаас гараад байна. Энэ юу цахилгаанаас болж юу гэдэл энд нүгээр яваад цахилгааны шийд мэд үзээд байсан гэж байгаа. А тэгэхээр тэр тухайн өдөр бол тэр сум бол гэрэл байхгүй цахилгаангүй байсан. Тий. Тэгэл одоо тэрнээс л их авч би сэжиглсэн л дээ. А тэгээд хоёрдугаар хэргийн газрын үзлийг хийж байхад тэр мөнхөө гэдэг хүн бол ерөөсөө хаал бол бидний дагаад байсан. Дагаж бол энэ юу хийх гэж яах гэж байна л гэж л тийм л бодолтой байсан байлгүй. Тийм тэгэл бид нар эндсэндээ тэндээс л их сэжиг аваад тэгэл тухайн өдрөө бол бид авч яваагүй. Тэгээд дараа нь очиж ярилцж байгаад юм бэ гэж ярилцж байгаа. Тэгэл эргэж ирж барьж байгаа. Тэгэл явсан та. За тэгэхээр ер нь цагдаагийн албанд бас залуу наснаасаа эхлээд ажиллаад энэ мөрдөн байцаагч гэдэг ийм амаргүй албыг хашаад одоо ингээд эргээд харахад цагдаагийн албаараа яаж бахархдаггүй одоо хамгийн их таны бахархах сэтгэлийг төрүүлдэг тийм зүйл юу байдаг вэ? Гэхдээ ер нь тэгэл одоо тэтгэр таарсан цоос ингээд мөрөцтэй хүм явж байхад л одоо энэ их сайхан сэтгэл дотн ойр хамаатантайгаа уулзж байгаа юм шиг л одоо тийм л санагддаг шүү дээ. Одоо янз бүрийн одоо хэрэгүүд гарлаа гэхэд бас тэгээд барыг телевизээр үзээд энэ яасан бол гэж бодогдох үү? Бодогдлгүй яах вэ? Ерөөсөн тэгэл телевизээр гарсан одоо хэрэг илрүүлсэн барьсан гэл ингээд юм ингээд дуулаан тариг мэдрээ ингээд харж байгаад үгүй бас л нарийн сайн ажиллаж байжтэй гэж л тийм гарах сэтгэл төрж л ит. Одоо намайг энэ цагдаагийн албанд ороход бол ийм дарга маань анх хүлээж авч ирсэн, ийм багш маань тусалж би одоо өдөө зэрэгтэй явж ирсэн гэд сайхан хамт олон багш нар үеийнхнээсээ дурсахгүй юу? Дорногов аймагт юу галын байцаагчаар тавилуудаж ирсэн. Би ч одоо газар мэдэхгүй, хүн танихгүй очиж байлаа да. Тэгэл ганцаараа очичаал тэндээс яасан чинь юу шашид дуудал донцоо өглөө тэр нах газар гэж өсөж тэр үе чи. Очисон чинь тэр чимэд дэржигэд дэд турандаа байсан тэ газрын дарга. Тэр хүн намайг хүлээж авч. Тэгээд тэр үе чи нөгөө хамт олон цуглацаа өглөөний яриа хийж байсан. Тэгээ өглөөний яриан дээр ирж оруулж өсөрт намайг танилцуулж. Тэгж л анх юу яаж хамт олонны дунд гисгэж байлаа да. За тэгэхээр таны намтрыг уншиж хахад улсын цагтан сэргийлэх ерөнхий газрын аваргыг 5 жил дараалж авч ирсэн гэд. Энэ бол одоо цагдаагийн алба багчийн хувьд л үнэхээр бахархалтай ийм сайхан одоо өнөөдөр дурсахад бол их сайхан байна л да. Тэгэхээр ер нь ямар асуудал хэрэгүүдийг шийдэж ямар амжилт гаргаж ийм жил дараалсан хөдөлмөрийн аваргыг явж энэ тухайгаа өнөөдөр дурсахгүй. За тэр яг хэвдээ энэ тухайн үе чинь нэг мөрдөн байсаг жилд нэг 45 хэрэгэл мөрдөх тийм норм тогтоогдсон байсан шүү дээ. Тийм бас нормтой байсан. Тэгэл тэр нормыг л одоо би чинь 2 дахин давуулаад биелүүлчихдэг. За тэгээ тэр дотор шин л одоо янз бүрийн хүн амны чирэг явна, автоварын чирэг явна, ашиглалын чирэг явна. Одоо тэгэл янз бүр хэрэг юмс танхаа дээрэмгээд тэр бүх юмнуудыг чинь юу яагаад л хүн төнгөн гэдэл янз бүрээр нэг хэрэг шиг ялгаруулаа яач шít. Тэгээ тэр юугаараа үзүүл тэрэл одоо яаж хоёрдугаарт нэг үзүүлж юу хөтэн зэрэг нэг хэрэгээ нэг хуулийн хугацаанд одоо тэдэн хувийн одоо 95% шийднэ гэдэг тийм бас юу байсан. Журмжамтай байсан. Тэрэнд нь бол ихэнх нь би дагуулж хийдэг байсан л та биелүүлдэг. Гол нь одоо тэр үзүүлэлтээр л яаж байсан баг гэж бодож байна. 45 хэрэгтэй байх өстой хүн жил болгон одоо 100 гаруй хэрэгтэй, 80 гаруй сар болгон 180 гаруй хэрэгтэй байна гэдэг нь бас нэлээд ачаалттай ажиллаж ирсэн. Ер нь ажлынхаа төлөө за та ер нь тэгэл ар гэрээ хайчаал тэгэл зөвхөн ажлынхаа төлөө явдаг байсан шүү дээ. Энэ гурван хүүхдээ ч энэ манай хөгшинл өшгөлсөн болохоос би ч одоо нэг оролцоод байсан баг л байхгүй болов гэж боддог шүү дээ. Тэгэл хөдөө гадаа чинь би чинь ингээл явлаа. За ямар ч юм хоёр доотлол нэг 5 хоног гэдэг дээдл нь хагасар л явна шүү дээ. Тэгэл одоо явахтаа бол зөвхөн өөрийнхөө хэргийг
шалгаа зогсохгүй нөгөө бусад мөрдөн байсан агшийн тэр орон нутагт тэгдэх юм бүгдийг аваад явдаг байхгүй. Бүгдийг хамтруулаад шалгаал ирнэ. Тэгэл бас тэр хэлцтэй одоо юу тэр суманд өргөдөл байх юм бол тэр өргөдлүүдийг авч явна. Тэр өргөдлүүдийн бүгдийг шалгаал тэгэл ирдэг байсан. Ер нь тэр үе чинь тийм хамтч тийм гоё байлаа шүү дээ. Ерөөсөө нэгийг хөндлөө гэдэг шиг бүхэл юм бол одоо нэг хүн хөдөө явлаа тэгэл за би тийм тэр сум тийм хийх ёстой шүү. За чи хийгээд иргээл заачвал бичээд өгчих гээл бичээл. Тэгэл тэрийг хийгээл ирдэг тийм л байсан шүү дээ. Манай студиучсан танд баярлалаа. 70 жилийнхаа баярын мэндийг үзэгчтэй болон ахмадуудтай одоо ажиллаж байгаа албаагч нартай хүргэнэ. За Монголын цагдаа байгуулагчны 95 жил мөрдөн байцаа газрын байгуулагчны 70 жилийн мэндийг үе үеийн ахмадууд, найз нөхдүүд хамт ажиллаж байсан хамт олон одоо ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын ахмад болоо залуу үед мөн тэдний ар гэрээхэнд ойн халуун баяр өргөж ажил үйлсэд амьдралд нь аж жаргал сайхан бүхнийг хүсье юу. За ингээд баярлалаа үзэгчтэй авахын Монголын улсны олон нийтийн төлөө цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрын гэрийн нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг бүлэг хүргэлээ. Манай нэвтрүүлэг үргэлжилжээ.